Бүгд өдрийн мэндийг хүргэе, шулмарсан мэдчилж байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ ээлжид мэргээр олдсож байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн маань уншлага болохоор зэрэг мистери уншлага байгаа. Ерөнхийдөө яг ямар мэдээлэл орж ирэхийг би өөрөө ч гэсэндээ одоогоор мэдэхгүй байна. Гэхдээ цаанасаа яг ямар нэгэн мэдээлэл орж ирэх гээд байгаа. Ингээд амар мэддэгдээд байгаа учраас энэ видео хийж байна. Тэгэхээр зэрэг хэдүүлээ. За өнөөдөр сахиусууд маань эсвэл ертөнц маань миний дээд би ч юм уу те. Надад ямар мэдээлэл өгөхийг хүсэж байна вэ гэж өөрөөсөө бяцхан асуугаад за тэгээд эдгээр 3 хисаа руу анхаарлаа хандуулад алинд нь өөрөө ирэхгүй татагдаад байна. Аль нь тань хамгийн сонирхолтой санагдаж байна. Тэрийгээ сонгоод ороод ирээрээ. За ингээд та бүхэндээ чимээгүй бяцлах боломжийг олгоё. За нэгдүгээр группийн маань уншлагатай төвтэй морил. За энэ удаадаа болохоор зэрэг би энэ Wild Unknown Tarot-д нэлээд татагдлаа. За яг нэгдүгээр группийг сонгосон хүмүүст маань энэ хүзрийг таарах болно. Энэ хүзрээр дамжуулж одоо мессеж орж ирэх болно гэсэн мэдээлэл орж ирж байна. Тийм. За тэгээд биш ч тийм манайхаа. Надад ингээд нэлээд анхаарал одоо угаасаа би ингээд нүуний уншлага хийхээсээ өмнө ерөнхийдөө мэдээллүүд маань бүр ингээд тариа хүзрүүдээ нээхээс ч өмнө орж ирээд байдаг байхгүй юу. Тэгээд ингээд нэг тэмдэгтүүд ингээд орж ирэх гээд юм шиг санагдаадсан. Тэгсэн чинь ингээд энэчээ байгаа тэмдэгтүүд надад яг бүр амар анхаарал татаад унлаа. Тийм тэгэхээр энэчнээс ямар ч байсан мэдээлэл орж ирэх гээд байгаа болтой энэ хоёрын хооронд хоёул ингээд тавьчээ. Тийм ингээд тавьчээ. Тэгээ би та хэдийн анзаарч байгаачлан энэ удаад ерөөсөө тийм сүртэй одоо хүзэр бишээ хүзэр гинэ ширэмэрэгээ нэг сүртэй ерөөсөө бэлдээгүй яг гэвэл энэ мэдээллүүд нэлээд тийм яаралтай орж ирэх хэрэгтэй байгаа юм шиг байгаад байсан. Тийм за нэгдүгээр орж ирж байгаа мэдээлэл болохоор зэрэг яалтчгүй та бүхэнд хамааралтай ямар нэг тэмдэгт байна. За тэр тэмдэгт нь ямар тэмдэгт вэ гэхээр зэрэг юм spiral буюу за би чадвал энэ дээр эдит хийж байхдаа зургийг оруулчих. За spiral гэдэг ийм тэмдэгт байдаг. Одоо хой салхины тэмдэгт шиг те ингээд эргэлцсэн ийм тэмдэг. Таад анзаараад үзээрэй тийм эргэлдэж байгаа юм одоо ойр тойронд нь байна уугүй юу? Мөнхийн хөдөлгөөр гэсэн үг орж ирж байна. Тэгээд тийм хар цагаан өнгө орж ирж байна. Яг хар цагаан ирээлжилсэн те. Тэгэхээр ийм хар цагаан ийм зураастай цамц мамц ч юм уу даавуу ч юм уу нэг тиймэрхүү юм байж магадгүй. Тэгээд мэдээж энэ дунг харах юм бол ийм спиралтай байгаа аахгүй манайхаа хардаа. Тэгээд энийг ч гэсэндээ харахаар зэрэг надад жоохон одоо ийм юу харагдаж байна. Эргэлдсэн энерги энэчнээс бол надад харагдаж байна. Тийм ямар ч байсан нэг тийм эргэлдсэн хуй сайлх. Тэгэхээр мөнхийн хөдөлгөөр хар цагаан өнгийн зүйлс яг ийм хар цагаан ингээд дараалаад ингээд ээлжилсэн. Тийм юм орж ирж байна. Тэгээд хуй салхи орж ирж байна. Зүүдэндээ хуй салхи зүудэлсэн ч юм уу. Бас ийм сонирхолтой хэлбэртэй өөлнүүд оройд амар харсан байж магадгүй. Энэ яг ийм хэлбэртэй өөл штэ мэжтэйг харсан байж магадгүй. Тэгээд магадгүй бүр тийм эргэлцсэн хэлбэртэй өөл ч юм уу. Тэгээ бас биш тэ усан дээр одоо ийм эргэлцсэн хэлбэртэй ус таадад бас чухал байж магадгүй. Сайхан баананд ороод тэгээд баананд орж дуусчаад ус нь ингээд нөө эргэлдээд бохироо хоолоор ингээ ордон шүү дээ. Тэр бас амар толгоонд орж ирдэх юм. Тэгэхгүй амар сонир мэдээлэлүүд орж ирээд наа манайхаа. 6-гийн энэ одоо саваа юу сэлэм үү? Сэлэм байна. 6-гийн сэлэм. Температур үзэр гарч ирсэн 6-гийн сэлэм орж ирсэн. Энэ удаад би ерөөсөө юу ашиглахгүй. Oracle үзэр ашиглахгүй. За импресс үзэр бүр орж ирсэн байна. За энэ удаа сахиусууд нь юу ярмаар байгаа вэ гэсэн чинь таны төлөвлөгөөний талаар ярмаар байна гэж байна. Ямар нэгэн зүйл төлөвлөсөн байгаа. Ялангуяа гадагшаа явах төлөвлөгөөтэй байгаа. Энэ дунд бас хин нэгнээс салах төлөвлөгөө гаргасан байгаа хүмүүс байгаа бололтой. Хин нэгнээс салах,
хин нэгэндээ харилцаа ер нь болох, харилцаагаа багасгах, ер нь л нэг амар харилцаа болох тийм хардаа дээс үзэр гараад ирж байна. Эсвэл ямар нэгэн зүйлийг орхиж авах, ямар нэгэн ажилласаа гарах тий ингээд байгаа. Тэгээ сахиусууд нь энэ дээр юу гэж хэлж байгаа гэхээр зэрэг энэ үнэхээр чиний хүсэж байгаа зүйл чинь мөн үү гэж танаас асууж байна. Яг үнэхээр чин зүрхнээсээ хүсэж байгаа зүйл чинь мөн үү? Та жоохон ингээд юу яа? Ийм том алхам авахаасаа өмнө заяа. Том алхам авахаасаа өмнө хэрвээ та энэ хаалгыг одоо хаах юм бол энэ хаалга дахиж хизээч онгоохгүй гэдгийг ойлгох гэж байна. Тэгэхээр сахиусууд чинь танд юу гэж хэлээд байгаа гэхээр зэрэг ямарваа нэгэн ийм алхмыг авахдаа ямарваа нэгэн том шийдвэрийг сонголтыг гаргахаасаа өмнө үнэхээр би яг энэ зүйлийг чин зүрхнээсээ хүсэж хийж байгаа юу гэдгийг асуу гэж байна. Хэрвээ та гадагшаа явахаар төлөвлөж байгаа бол хэрвээ та ямар нэгэн ажил карьер те мэрэгжил тим юм орхих гэж байгаа бол хэрвээ та хин нэгнийг орхиж явах гэж байгаа бол хэрвээ та хин нэгнээс салгаж байгаа бол найзаасаа байж болно эсвэл үнэхээр ингээд сүүлийн үед те осын харилцаатай байсан хайр дурлалын харилцаатай байсан хин нэгнээс явахыг сонгож байгаа бол та явж болно. Угаасаа танд тэр эрх чөлөө чинь тэ тэр чадвар чинь тэр хүч чадал чинь бүгдээрээ байгаа. Та энийг хийж болно. Зүгээр сахиусууд чинь танаас нэг юм хүсэж чинь тэр нь юу вэ гэхээр зэрэг хэрвээ та нэгэнд энэ зүйл рүү яваад орчих юм бол ийшээ буцаад орж ирнэ гэсэн тийм сонголт ерөөсөй байхгүй шүү. Хэрвээ та энэ хаалгыг хааж байгаа бол энэ хаалга хизээж танд дахиж нэгдэхгүй гэдгийг ойлгоо гэж байгаа байхгүй. Тэгээ тийм учраас энэ зүйлийг хийхээсээ өмнө би хин нэгнийг манипуляц хийх гээд оролдоод байна уу гэдгийг өөрөөсөө асуу гэж байна. Одоо жишээлх юм бол хосоосоо салгаж байгаа хүмүүс үнэхээр за би энэ харилцаанаас авч болох бүх зүйлээ аваад одоо ингээд дууссан хангалттай гэж бодоод одоо ингээд надад шинэ харилцаа, шинэ хайр тий эсвэл шинэ найз хэрэгтэй учраас би энэ зүйлээс явж байгаа. Энд үнэхээр надад авъя ч аваад байх юм байхгүй. Тэгээд би энэ зүйлийг энэ хүнийг орхиж явж байгаадаа баяртай байна. Би амгалан байна гэж бодоод явж байгаа юу? Аль эсвэл за би одоо ингээд энэ хүнээс салъя гэд хэлчих юм бол одоо би энэ хүнийг орхиод явах юм бол миний араас гүйж магадгүй гэж бодоод байна уу? Хэрвээ ийм манипуляцийн арга хэрэглэж байгаа бол уучлаарай. Ерөөсөө танихаар болохгүй гэж гарч ирж байна. Ердөөсөө ч танихаар болохгүй. Хэрвээ та шинэ орон нутаг руу явахыг хүсэж байгаа бол үнэхээр одоо байгаа газраасаа авах ёстой бүх зүйлсүүдээ би аваад дууссан уу гэж асуугаарай. Яг гэвэл хэрвээ та энэ газраас явахыг сонгох юм бол хэсэгтээ энэ газар буцаж ирэхгүй. Энэ газрын хаалга хаагднаа. Танд дахиж энэ ийшээ буцаад ирэхтэй тийм цаг зай боломж болцоо ер нь нэлээд хаалттай болоод ирнэ. Яг бүр ингээд дахиж хизээж ирэхгүй гэсэн үг биш л дээ. Гэхдээ л ер нь бол маш удаан хугацаанд та энэ одоо байгаа газар руугаа эргэж ирэх боломжгүй болно. Тэндээ байгаа бүх зүйлээ үнэхээр орхиод явахд бэлэн байна уу гэж сайн асуугаарай гэж байна. Хэрвээ та зүгээр л ингээд одоо жишээлх юм бол Монголоосоо яваад өөр нэг гадаад орн руу явчихлаа гэж бодъё л та. Тэгэх юм бол ингээд Монголд байгаа асуудлуудаас та зүхтааж байгаа юу үгүй юу гэдгийг өөрөөсөө асуугаарай. Үнэхээр энэ таны ирээдүйн сайн сайхны төлөөх амар амгалан байх үедээ хийж чадсан сонголт мөн үү гэдгийг асуугаарай гэж. Зүгээр зүрхээ чагнаад үз. Үнэхээр та энэ зүйлийг хүсэж байгаа байж болно шүү дээ. Тэгэх юм бол асуудалгүй энэ зүйл чинь маш сайхан биелээ болох болно. Энэ зүйл чинь маш сайхан биелээ болох болно. За Mother of Cups буруу харж байгаа ч гэсэн. За Empress зургагийн зоос орж ирсэн. Тий яг одоогоор бол биш ч зүрхээ яг бүрэн чагнаж чадахгүй байгаад байна гэж гарч ирж байна. Зүрхээ яг бүрэн чагнаж чадахгүй байгаад байна. Ямар ч байсан бэ ч манайхаа за би нэг ийм л алхам авчий те ингэчүүлэл яг зөв юм шиг байна гэж бодож байгаа бол тэр зүйл дээрээ маш сайн
бясалгаад үнэхээр энэ зүйлийг би хүсэж байгаа юу гэдгээ сайн дотроо бодоод тэгээд сэтгэл санаа чинь амар савлгаатай байгаад байгаа. Ер нь бол жоохон савлгаатай байгаад байгаа гэж харагдаж байна. Нэг бол айдастай, нэг бол харамсалтай, нэг бол амар уур хилэнтэй. Тэгээд одоо юу гэдэг юм би энэ хүнийг ингээд салж одоо шийтгэх хэрэгтэй байна гэж бодож байгаа ч юм уу. Нэг тиймэрхүү юм байна даахгүй. Гэтэл хэрвээ та үнэхээр энэ алхмыг авах гэж байгаа бол тэрнээсээ өмнө амар амгалан болох хэрэгтэй. Маш гоё амар амгалан болох хэрэгтэй. Амар амгалан болчоод дахиад энэ зүйл дээр мэдрээд үз, зүрхээ сонсоод үз. Тэгээд үнэхээр тийм ээ би энэ хүнээс салах нь зөв, тийм ээ би энэ нутаг орноос явах нь зөв, тийм ээ би энэ мэрэгчлийг салах нь зөв гэж бодож байгаа бол окей. Ямар ч асуудалгүй тэгвэл энэ зүйлээ хийж болно. Тэрнээс биш та ямар нэгэн байдлаар яарч сандарч, альсвал ямар нэгэн зүйлээс зүхтааж хин нэгнийг манипуляц хийх гэж те яг би таныг ингээд амар манипулятор гэж хэлээд байгаа юм биш шүү. За бид нэр үнэхээр өөрсдөө мэдлэгүүгээр далд тухамсараараа хүнийг манипуляц хийсэн явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудал дээр яг ийм тайван амгалан болж байгаад уурчин гарсны дараа, гомдолчин гарсны дараа, айц чинь байхгүй болсны дараа дахиад нэг мэдрээд үзээрэй гэж. Яг гэвэл та энэ алхмыг нэгэн тавчих юм бол буцаагаад энэ алхмыг буцаах ямарч боломж байхгүй. Тийм учраас 7 хэмжиж нэг огтлоорой гэж байгаа байхгүй. Энэ дээр нь гол нь сахиусууд нь танд мэдээлэл өгөхийг хүссэн гэж гарч ирж байна. Ямар нэгэн зүйлийг юм бодлогоо алхам хийчихгүй, сэтгэлийн хитрхи сэтгэлийн хөдөлгөөнтэйгээр энэ зүйлд юу очих вэ гэж байгаа байхгүй. Болчгүй алдаа гаргачих вэ? Эхлээд амар амгалан бол дараа нь сонголтоо гаргах. За энийг би зүгээр бас авъя. Son of Swords, Son of Cups. За тэгээ 5 3 орж гарч ирсэн байна. Мөр, Chariot буюу сүйх тэрэг. За тэгээд Judgment үзэр дандаа их аркан том үзүүд гарч ирж байгаа учраас юу чи? Авчи. За 5-ын хаваа бүр харж гарч ирсэн. Тийм таад маань сүүлийн үед ер нь нэлээ юм дотоод зөрчилтэй бас жоохон сэтгэлээр жоохон готрах гадайсан гэж харагдаж байна. Ер нь жоохон сэтгэл готрол орох гадайсан ч юм уу. Нэг л юм жоохон гунигтай тэгээд хөл гар амир бадарж исэн гэдэг үг орж ирж байна. Ерөнхийдөө ингээд нэг бие нэг сайн 100% мэдэрч чадахгүй байгаа юм шиг те. Нэг юм толгой дүүг яваад исэн үеуд айгүй их байсан гэж гарч ирж байна. Тэгэд яг ийм сонирн байдалтай яг өөрийнхөө 100% өөрийнхөө биш байгаа үедээ том шийдвэр ер нь гаргах таадад айгүй зөгтөггүй гэж байгаа байхгүй. Тэрний оронд яах вэ гэхэлэр зэрэг хэрвээ та яг энэ одоо сэтгэл готрлаасаа ерөнхийдөө гараад те нэг амар юм сэтгэл готрох нь ер нь ингээ готрongоо үзэлчин гайгүй болохыг хүлээх хэрэгтэй гэж аахгүй энэ шийдвэр гарахаас өмнө. Жишээлх юм бол одоо Монголоос явах талаар бодъё л доо ингээд сэтгэл санаа муухай хахад манай Монгол улс шиг муухай улс байхгүй болчтой. Сэтгэл санаа сайхан болчоор манай Монгол улс шиг сайхан байгаль онгон байгальтай сайхан газар байхгүй болчтой. Сайхан соёлтой ч юм шиг санагдаад авчдаг гэдэг ч юм уу те. Ийм байдаг. Дандаа ингэж нөгөө нэг хүний харах үнцэг өөрчлөгдөж идэг учраас жоохон хүлээх хэрэгтэй байна гэж байна. Ямар нэгэн том шийдвэр гаргахаас өмнө тэгээд таны дотор байгаа дотоод зөрчлүүд бас гайгүй болохыг хүлээгээд дотоод зөрчлөө гарсны дараа энэ асуудал дээрээ дахин нэг шинжилгээ хийгээд үзээрэй, дахин нэг өөрөө мэдрээд үзээрэй. Тэгээд юу ангууд бүх зүйл илүү тодорхой болох болно гэж байгаа байхгүй юу? Оюун санааны хувьд ч гэсэндээ тодорхой. Та адаглаад ингээд одоо ямарваа нэгэн ажлыг хийхдээ хүртэл ухаанч айгуу тийм нээлттэй байх болно. Жишээлх юм бол та Монголоос явах шийдвэр гаргах гээд байгаа гэж бодъё л та тий. Тэгээ виз мэз хөөцөлт болоод тэнгууд яг одоо болохоор зэрэг ингээд сэтгэл санаа амир тайван бус байхад за үнэхээр ингээд зүрхээ зөв чагнаад заяа. Ямар ч байсан ингээд сохор азарч юм уу үнэхээр явахыг хүсэж байсан ч тодорхой болоо та виза хөөцөлтөж эхлэж гисэндээ яг одоогийн байдлаар болохоор зэрэг ингээд виза хөөцөлдөх юм бол анханасаа та энэ шийдвэрийг гаргахдаа 50 байж чадаагүй улмаас одоо визичийн процесс өөрөө 50 бос болоод ирнэ гэсэн үг.
Тэ адаглал одоо юу гэдэг алдаа мадагтай юм хүм бичих явуулах тэ бичиг баримтаас зарим нэг юмныг нэгэл үлдээх гэл юм жижиг сажиг юм хагас хугас юмнууд амар хийх гээд ээж магадгүй хичнээн одоо зөв сонголтоо зөв сонсож чадсан ч гэсэндээ стил нөгөө нэг тайван бус байдлаас гаргасан учраас тэр процесс тэр чихтэй юм тайван бус болох гэдэг юм гэсэн үг байхгүй. Тэгэхээр ямар нэгэн том алхмыг авахаас өмнө ерөөсөө л яг сэтгэл санаагаа амгалан болгож хийгээрэй. Тэгээ тэгж чадах юм бол та хийж байгаа зүйлс дээрээ илүү ухаалаг байж чадна, илүү сэрэг ухаантай байж чадна, өөрийгөө зөвөр илэрхийлж чадна, зөв сонголтуудыг гаргаж чадна. Одоо гадагшаа явж байгаа бол яг ямар виз хүсхийн те сургууль сурах байгаа бол аль сургуулийг сонгохын гэдэг ч юм ингээл зөндөө олон ийм жижигэн ийм алхмууд, жижигэн сонголтууд хийх шаардлага гардаг. Тэр болгонд таны хамгийн том зөв одоо жинлүүр болж өгөх зүйл хамгийн том одоо юу гэдүүлээ нөө зөв чиг олдог юм чи би нэрийг мартчихлаа. Компас гэж орж ирээд тах юм. Луужин тийм. Луужин ч болвол яг ийм эрүүл бөгөөд амар амгалан сэтгэл зүрх юм аа. Тэгээд амар амгалан байхдаа сэтгэл зүрхээ чагнахад хамаагүй амархан байдаг. Тэгээ та ямар ч шийдвэр гаргасан заяа хэрвээ үнэхээр амар амгалангийн төлөвөөс гаргаж чадсан бол та энэ зүйл дээрээ маш амжилттай байж чадах болно. Таны бодсноос энэ зүйлс чинь илүү хурдан бүтээх боломжтой байна. Та яг зөв дуудлагуудаа сонсоод зөв замаараа явах бүрэн боломжтой байна гэж харагдаж байна. Зүгээр л хамгийн гол нь эхлээд зүрхээ сонсоорой. Тэр маш чухал байна гэдгийг ерөөсөө хэлэх гэж энэ уншлага таны ингээ YouTube дээр гарч ирсэн байна гэсэн үг. Эсвэл Instagram дээр ч юм уу, Facebook дээр ч юм уу гарч ирсэн байна гэсэн үг юм шүү. Ердөө л энийг хэлэх шаардлагатай байлаа. За тэгээд одоо болохоор зэрэг би нэмэлт хэсгийг аавн. За нэмэлт хэсэг дээрээ юу асуух вэ гэхээр зэрэг за ертөнц нь ер нь танд яг юу гэж зөвлөж байгаа вэ? ертөнц буюу одоо таны сахиулууд ч юм уу те таны дээд би ч юм уу эдгээр одоо сүнсэн биетүүд таны төлөөх энэ сүнсэн биетүүд энэ асуудал дээр таныг яагаасаа гэж хүсэж байгаа вэ? Таныг аль зүг рүү илүү чиглүүлэхийг хүсэж байгаа вэ гэдгийг асууж өгнө. За юу хэрвээ энэ дунд яг нөгөө хосоо бодож исэн хүмүүс байгаа бол тэр хосынхаа талаас би бас ирчмийг нь харж өгье гэж бодож байна. Та хоёрын хооронд ер нь юу болоод байна? Энергийн талаас ер нь ямар үйл явдлыг өгтөхөөд байна гэдгийг харж өгөх болно. Нутаг орон солих байгаа хүмүүсийн хувьд за шинэ нутаг орныхын талаарх мэдээллийг бас авч өгнө. Одоо байгаа нутаг орных нь бас талаас ингээ мэдээлэл авч өгөх болно. Тэгэхээр ингээд нөгөө нэгдүгээр группийг сонгосон хүмүүс зөндөө олон янз бүрийн асуудалтай байгаа ч гэсэндээ ерөнхийдөө багцлаад саяны одоо уншлагаас гарч ирсэн юмнуудаас ямар ч байсан хүн болгонд хэрэгтэй байхаар ингээд төвж асууж өгөө гэж бодож байна. Тийм за тэгээд хэрэг болсон байх гэж найдаж байна. Харцангуй богино уншлага байлаа. Тэгээд дараагийн уншлагаар уулзсаа бүгдээрээ баяртай. За 2 дугаар группийн маань уншлагатай тутамаар л та бүхэндээ өнөөдөр мистери уншлага авч өгөхөд бэлэн болсон байна. За та бүхний маань сонгосон дум болохоор зэрэг энэ дум байгаа. Дум биш хисаа те дунгийн хисаа гэх юм уу? Тэ. Энэчнээс надад үүштэй ямар мэдээлэл орж ирж байгаа гэхээр зэрэг за энэ хэсэг болохоор зэрэг энерги шалгалт хэсэг явж байгаа шүү. За надад хит хитэн мэдээлэл орж ирж байна. Нэгтгэх нь болохоор зэрэг саяхан ийм ууланд гараад элстэй уулмуулан дээр гарсан хүмүүс байж магадгүй эсвэл амар тийм элсэн манхан энтертэй тийм кино үзсэн, дюныг сайхан үзсэн хүмүүс байж магадгүй эсвэл ийм амар учир зүггүй л ер нь айгүй их тийм элстэй сценүүд гардаг кино үзсэн хүн байж магадгүй. Цастаа ууланд гарсан хүмүүс байгаа байх. Тэгээд яг ингээд цаснд ингээ хөлн нөгөө юм хунгарлсан цаснд ингээ хөлөө санамсаргуунгээ хүн хийчихэр ингээ хөлн бүр ингээ яваад орчдөг штеп. Нэг тийм мэдрэмж бас төрж юм. За тэгээд мөн дээрэс нь сайхан өсөндөө ямар нэг юм хийлгсэн хүмүүс байж магадгүй. Үсээ шулуун хийм ялангуяа хийлгсэн. Эсвэл ер нь ингээд ямар ч байсан өсөндөө нэг юм тасалт хийлгсэн ч юм уу те. Надад нэг юм өсний самд л амар санаанд орж ирээд. Эсвэл чихнээс өсний сам мам авсан байж магадгүй. Тэгээд урсуула бас санаанд орж ийн нөгөө нэг Mermaid-тэй Лусын дагнтай нөгөө нэг Disney хүүхэлдэйг байдаг шүү дээ. Тэрний урсуулаа санаанд орж ирж байгаа. Тэг урсуулаатай кино үзсэн ч юм уу нэг тиймэрхүү эсвэл урсуулагийн
сэдвтэй дуу муу сонсож мэдгүй нэг тиймэрхүү заяа ямар ч нэг тийм siren одоо нөгөө лусын дагн лусаас нэг юм дуудаад идэв шүү дээ. Нэг тиймэрхүү бас сэдвтэй кино минь ч юм уу нэг тиймэрхүү үзсэн байж магадгүй. Бас нэг дуу амар санаанд орж ирж байна. Oh, who is she? A misty memory. Oh, who is she гэдэг за солоорчлаа уучлаарай. Тэгэхээр нэг тиймд байдаг да тэр мэрийг бас сонсон хүмүүс санаанд орж ирж байгаа юм. За өнөөдөр сөхөөсүүд нь 2 дугаар группиндээ юу ярихыг хүсэж байгаа вэ? Тэр хүн яагаад холбоо барихгүй байгаа вэ гэж орж ирж байна. За тэр тэгсэн чинь 7-гийн сэлэн 3-ын сэлэн 2 гараад ирсэн байна. Тэр хүн яагаад тэгэхээр энэ хайрын холбоосыг ярьж байгаа шүү байна. За тэгэхээр энергийн шалгалт хэсэг угаасаа энэ удаагийн мессеж маань яг энтэй холбоотой болоод явчлаа банаха. Тэгэхээр хэрвээ танд ийм сургуу болсон хин нэгнийг бодоогүй, сонсоогүй, мэдрээгүй энэ ямар ч хамаагүй болвол бити энэ 2 дугаар группыг сонгож үргэлжлүүлж үзээрэй. 1-3 дугаар группийн эхний хэсгийг бас сонсоод үзээрэй. Тэгээд тэр хоёр дээр бол арай өөр мэдээлэлүүд бас орж ирж байгаа. Энэ 2 дугаар группыг сонгосон хүмүүсийн хувьд яг энэ хисааг сонгосон хүмүүсийн хувьд бол яалтчгүй хайр дурлалтай холбоотой мэдээлэл орж ирж байна. Энэ хүнтэйгээ холбоогүй болцсон гэж харагдаж байна. Энэ хүнтэйгээ холбоогүй болцсон. За ерөнхийдөө одоогийн шууд мессежүүдээ аваад эхлэе. Энергийн шалгалт хэсэг дууссан шүү. За энэ хүнтэйгээ холбоогүй болчихсон. Тэгээд энэ юуны төлөө харилцааны төлөө таны зүгээс маш их хичээл зүтгэл гаргацсан байгаа харагдаж байна. Тэгээ ингээл ер нь л ингээл дандаа та төрүүлж юм хүн бичсэн юм уу? Эсвэл ер нь энэ харилцааг ингээ бүтээх гэж амар хичээсэн гэж харагдаж байна. Гэтэл үр дүнд нь ингээд хууртагдсан, сэтгэл өвдсөн, гомдсон, шаналсан ийм байдалтай болсон гэж харагдаж байна. Нөгөө хүний зүгээс өөрөө амар эргэлзээтэй байсан хүн байна. Маш их эргэлзээтэй, өөрөө яах гээд байгаагаа, юу хийх гээд байгаагаа ерөөсөө мэдгүй яваад байсан хүн байна. Таныг энэ гомдоосон хүн яах гээд байгаагаа ерөөсөө мэдгүй, өөрөө яг юу хүсэж байгаагаа ерөөсөө мэддэггүй хүн байна. Тэгээд энэс болоод энэ хүнтэй ер нь бол харилцаанд дуусгарлсан гэж харагдаж байна. За өөр сахиусууд нь ямар мэдээлэл өгөх вэ? Энэ хүнийг ерөөсө хүлээхэ бойл гэж гарч ирж байна. Энэ хүн угаасаа дахиж ирэхгүй, дахиж ирсэн ч гэсэндээ тань нэмэр болохгүй. Энэ хүн буцаад ирсэн ч гэсэндээ танд зүгээр эгоны иллэл хийж өгөн тэрнээс биш танд ийм үнтэй цэнтэй зүйлийг одоо амлж ирэхгүй гэж харагдаж байна. Энэ зүйлийг та өөрөө дуусахаас амар татгалзаад байна. Яагаад ч юм бэ энэ хүнээс ингээд зуураад энэ хүнтэй хамт байх гад энэ хүний араас нь баг ингээд холбоо барих гад байгаа ч юм уу тэгэх гээд байна. Сахиусууд ч юм бол маш өөрт чинь тодорхойгоор хэлж яах юм. Энэ юусоо итгэл найдаа байхгүй. За тэгээд стожинхэн амар хэрцгийгээр би хэлчихлээ. Ер нь бол маш ширүүнээр хэллээ. Гэхдээ сахиусууд нь яг таадад маань ингэж л уламжилж өгч байна. Араасаа таад саяны гарсан хөдрүүдийг анзаарсан бол ерөөсөө араасаа ингээл дандаа буруу харсан хөдрүүд ингээл амар хурдан гарч ирсэн. Тэгэхээр энэ хүнийг ерөөсөө хүлээх хэрэггүй. Энэ хүн танд угаасаа олигтой зүйл ерөөсөө авчрахгүй. Яг одоогоор болохоор зэрэг яг үнэндээ биш тээ. За 100-ны 50% нь болохоор зэрэг үнэхээр та чин сэтгэлээ би зориулсан. Тэгээ үнэхээр ингээ гомдсон зүйл бол байна. За юу. Гэхдээ үлдсэн 50% нь энэ хүн буцаад ирээсэй гэж хүсээд байгаагийн шалтгаан нь ерөөсөө л зүгээр эгогоо илүүлэх гээд байгаа юм. Таны эго амар их шаардсан байна гэж харагдаж байна. Тэгээ яаж намайг ингэж чадчихэна? Би ингүүлдэг хүн биш штэ гэсэн мэдрэмж танд илүү байгаад байгаа. Тэгээд тэрийг маань ирээд илж өгөөсэй гэж хүсэж байгаа гэсэн үг. Эго ч амар шаардсан байгаа. Тэгэхээр яг 100% тэ хайр дурлалын холбоос үг гэхэлэр зэрэг 50% л хайр дурлал 50% л хор зэрэг яг эгоны зүйл байгаад байна манайхаа. Тэгэхээр жоохон өөртөө жоохон шударгаар ярилцаад үзье. Яг зүрхээ яг чихнэрээ сонсоод үзье. Үнэхээр энэ хүн тийм амар хорвоо дэлхий дээр хосгүй сайхан хүн байсан юм уу үгүй юм те? Дахиж хизээж олдохгүй тийм хүн байсан юм уу үгүй юм.
үнэхээр таны те нөгөө тал амьдралд чинь ганц цаа явах хан ч мөн байсан юм уу? Хэрвээ тийм бол тэр хүн яагаад анхнаасаа танд худлаа ярьж таныг хуурсан юм бэ? Та бол яг одоогоор өөрийнхөө ингээ үн цэнийг амар мартцсан явж байгаа харагдаж байна. Яг үнэндээ таны эгог тэр хүн илж өглөө гэд танд нэг сайхан зүйл орж ирэхгүй. Та угаасаа өөрөө сайхан хүн. Тэ? Өөрөө маш үн цэнтэй ганцаараа байхдаа ч гэсэн амар аз жаргалтай. Яг энэ дээр ингэж орж ирж байна. Хитрхи ингээд нөгөө нэг за би ингээ хостой байж иж миний амьдрал илүү аз жаргалтай болно. Би хостой байж иж миний амьдрал илүү баялаг болно. Би хостой байж иж бараг нийгэмд эзлэх байр суурь маань ч гэсэн ондоо болно. Ганцаараа тий ганц би эмэгтэйг дээрлэх хүмүүс их байх юм. Ганц би эрэгтэй гоочлох хүмүүс их байх юм. Энтэр гэж бодоод байна. Гэтэл яг үнэндээ та дангаараа байхдаа ч гэсэндээ ганцаараа байхдаа ч гэсэндээ ганц бие байхдаа ч гэсэндээ маш үзэсгэлэнтэй аз жаргалтай баян шинэлэг тэ нийгэмд өндөр байр суурьтай байх бүрэн боломжтой. Тэрийг яг одоогоор амар мартцсан байгаа гэж харагдаж байна. Тэгээ 20 буруу орж гарч ирсэн. Яг үнэндээ надад сахиусаас нь орж иж байгаа мессежүүд болохоор зэрэг за би ингээд жоохон за шууд шударгаар хэлэх юм бол be fucking for real те ингээд жигнэс чи үнэхээр ингэж бодоод байгаа юм. Үнэхээр чи энэ хөнгүүгээр ингээд би ийм хэцүү байна гэж бодоод байгаа юм. Би үнэхээр энэ хөнгөө олвол хинж биш гэж өөрийгөө мэдрээд байгаа юм. Арайч те. Жоохон нэг тиймэрхүү те гэтээ энэ нь болохоор зэрэг таныг ингээд шүүж те юу яаж байгаа юм зүгээр ингээд танд сануулах гэдэг байгаа байхгүй юу? Та өөртөө уул ингэж хилдэг төрлийн хүн байна. Тэгээ таны найз чинь ингээд нэг тэнийг юмд хаягдчихад хурж ирэхээр зэрэг та юу хэлдэхлээр зэрэг за болоо штэ минийс чи энэ хүнээс хамаагүй угаасаа дээр штэ. Тэр хүн чинь нэг гачин л юм байсан штэ. Гэж хэлдэг хүн нь та өөрөө байсан мөртлөө өөрөө яг тэр нөгөө найзынхаа дүрд орцсон яваад байгаа харагдаж байна яг одоогоор. Тэгээд охин минь сэрээчээ гэж аим шиг те ингээд. Тий 8 сава ер нь бол таад маань яг хин гэдгээ амар мартцсан байсан байна энэ хүнээсээ болоод. Эрэгтэйч ба эмэгтэйч ба хамаагүй шүү. За би сая яхаа зүгээр толгоонд орж ирсэн үгсээрээ л ингээ охин минь гэж ярьсан шүү. За эрэгтэй хүмүүс байж болно. Тэгвэл залуу минь те. Залуу минь сэрээчээ юу яриад байгаа юм бэ? Юу хийгээ яваад байгаа юм бэ те. Тэгээ сөхөсөд нэг хэлж аахгүй ингээд чамаа гэсэн хүмүүс нэг биш 8 байна. Тэг зөндөө олон хүмүүс чам руу ингээд холбоо барьдаг. Ер нь холбоо барьдаг, холбоо барихч болно. Тэгээд дээрэс нь 10 зас. Тэгээд яхаа ингээд хосоо хайж байгаа гэж ойлгож байна. Тэгээ үнэхээр хосын амьдрал гоё байж болдог. Одоо хансан жаргах те тэр ханийн жаргал үнэхээр гоё байж болдог. Тэрийгээ та хэд маань зүгээр л хүсээд хүлээгээд хайгаад явж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэр талаас нь өөрийгөө хөндлөх хэрэгтэй. Тэгээд нөгөө хүн чинь одоо яг те таныг сайн ингээд хуурсан эсвэл тань худлаа ярьсан хэлсэн амандаа хүрч чадаагүй тэр хүн болвол үнэхээр уучлаарай тэр одоо ханилан жаргах тэр хүн чинь бол байгаагүй болоод ийм үйл явдал одоо ингээд болоод би болоод ийм нөхцөл байдал үүсээд та хоёр өнөөдөр энэ ч хүрсэн байна. Гэхдээ ийм ханийн жаргалыг эдлэхийг үнэхээр өөртөө та хүсэж байгаа бол тэр чинь гэсэндээ биелэх бүрэн боломжтой. Тэ сайхан гэр бүлтэй болоод баян тансаг сайхан амьдрах бүрэн боломжтой. Тэр чинь тэр ирээдүй чинь тань руу ирж байгаа. Тэгээд тэр мэрийг ч гэсэндээ яг одоогор юусэн мэдэхгүй яваад байна гэж аахгүй сахиусууд нь. Тэг ингээд өөрөө нэг юм ямар ч хүчгүй болсон юм шиг тий нэг хүн тань руу мессеж хүчээ хүлээгээл нэг хүн тань руу ингээд холбоо байхаа хүлээгээл ингээд байгаад байна гэдэг бол бас арай байна. Ер нь бол гэж хэлчихээ сахиусууд нь тийм жоохон ширүүн хэлээд байгаа л уучлаарай манайхан. Гэхдээ би ер нь бол ингээд хамаагүй бас хүнд мэдээлэл өгөх
жоохон дургу байдаг. Гэхдээ энэ удаад бол үнэхээр тэгж орж ирж шүү. За дахиад тэг яг одоогоор болохоор зэрэг хэдүүлээ нэг юм завсрын ертөнцид гацчаад байгаа гэж энэ хүнээсээ салчиж болохгүй, шууд ингээд тавиад явуулчих чадахгүй. Тэг тэрий чинь бол сахиусууд үнэхээр ойлгож байна. Өөрөө чи ерөөсөө ингэж юу яагаагүй, шүүгээгүй, загнаагүй, зандраагүй, нүур буруулаагүй те тэгээгүй шүү. Гэхдээ яг саний ингээ миний хэлсэн үгнүүдийг та өөртөө хэлдэг эсвэл найзуудтай хэлдэг те тийм төрлийн хүн байсан. Ер нь өөрийгөө тэр талаа ингээ амар мартцсан байсан. Зөвхөн тэр хэсгийг чинь танд эргээд сэргээж өгөх зорилготой шүү тий. Таны дотор байдаг тэр диваг жоохон сэргээж өгөх зорилготой байсан шүү гэж аахгүй. Тэг яг одоо болохоор зэрэг ингээ нэг юм амар сонирн байдалд орчод байгаа гэж үнэхээр сайн ойлгож байна. Гэхдээ энэ цаг үе бол зүгээр төр зурих юм аа. Удахгүй буцаа бүх зүйл ингээд байрандаа ороод та ийм нэг юм амар хэцүүтэй энэ хүн яагаад ингэж вэ? Яагаад тэгч вэ гэсэн яагаад над руу хариу барихгүй байна? Яагаад над руу миний араас гүгээд ирэхгүй байна гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юмнууд маань ерөнхийдөө туг удахгүй дуусгар болох болно. Тэг яг одоо болохоор зэрэг айгүй тийм юмд амар сэтгэл хангалуун бус байгаад байгаа гэж харагдаж байна л да. Тэр чинь бол сахиусууд ч ойлгож байна. Энэ хүн тантай ингээ холбоо бариагүй те ингэж байгаа нь бол гэхдээ энэ бол бас яалтчгүй амар эгоны тоглолт яваад байгаа шүү манайхаа. Тэрийг ялгаж салгах хэрэгтэй. Хайр дурлал эго хоёроо жоохон ялгах хэрэгтэй гэсэн. Яг үнэндээ та хэдийн эго л амар өвтчүүд байгаа. Би ийм байдалд орох ч гэжтэй гэсэн те. Одоо би ийм охинд би ийм залууд хаягдах гэжтэй. Эсвэл хуурцчих гэжтэй. Энийний төлөө би ингэж тахтай яах вэ гэсэн яг нэг тийм эгоны шархталт л энэ маш ихээр харагдаж байна. Тэгээ энэс бол яг сайн мэдээ айгу хурдан юу яах боломжтой. Сэхэх амар боломжтой, хурдан ангиж руу хурдан идэх боломжтой гэх юм уу да. Тэ? Тэгээд таад маань ер нь бол ингээд хайрын төлөө ч юм уу харилцааны төлөө үнэхээр их сэтгэлээ гаргадаг төрлийн хүмүүс. Тэгээ тэрийг үнэлж чадаагүй бол тэр хүний хох. Гэхдээ энэ бол таны өөрөө чинь бас үн цэний ийм толдолт байдаг. Та угаасаа л ингээд харилцаж байгаа хүмүүстэй орсон харилцаануудаа ингээд сэтгэлээ гаргадаг, тэ тэрний төлөө ингээд хичээдэг төрлийн хүмүүс байна. Тэгээ энэ удаад болохоор зэрэг яг үндэ буруу хүн лүгээ гаргацсан байна. Тэглээгээд таны энэ үн цэн чинь их талаар басан гэсэн үг ерөөсөө биш. Та угаасаа л өөрөө угаасаа ийм үн цэнтэй хүн байхгүй да. Таны энэ үн цэн чинь таны байгаа хаа байгаа газар дагаж явдаг байхгүй да. Нөгөө хүнтэй ч ерөөсөө холбоотой биш гэж байна. Тэгээд яг бас өөрийгөө ойлгох хэрэгтэй. Би ингээд ийм хүнд хууртаад ингэж явах ч гэжтэй энэ төр гэж ерөөсөө битгий бод. Яг тэгвэл та өөрийнхөө энд геймийг өөрийнхөө тасны ханыг хайж байгаа хүн шүү дээ. Энэ аян замнал бол энэ аян замналтай энэ насныхаа ханыг хайх энэ аян замнал бол хүмүүсийн одоо гардаг аяллууд дундаас хамгийн бас чухал аяллуудын нэг байдаг. Тийм учраас өөрийгөө битгий тэгж юуя гооч л энэ удаад зүгээр алдсан байна. Буруу хүн дээр үн цэнийг гаргасан байна, үзүүлсэн байна. Нөгөө хүн чинь тоож чадаагүй байна. Яг гэвэл угаасаа тэр хүн бас шал өөр юм бодцоо хийзээ явж байгаа. Тэ? Гэхдээ тэр хүн бол таны үн цэнийг буулгах боломжгүй. Таны үн цэнийг энэ чинь ийм үнэтэй цэнтэй хүн юм байна шүү дээ гэж ойлгох хүн нь бол байгаа. Тэр хүн чинь бас ер нь бол тун удахгүй ирэх боломжтой байна гэж үзэж байгаа хгүй. 8-ын саваад гараа дараа нь 10-ын зоос гарч ирсэн шүү дээ. 8-ын саваа бол маш хурдтай үзэр 10-ын зоос бол доктортой бүхнийг илэрхийлдэг, мөнгө төгрөгийг илэрхийлдэг. Тэгээ тэр зүйлсүүд ч бас таныг ямар ч байсан чиглэлцэн явж байгаа. Тэгээ тийм учраас бити сэтгэлээр унаарай гэсэн гол мессеж орж ирж байна. Тий, за өнөөдрийн гол мессеж ерөөсөө л 2 дугаар группийнхний хувьд энэ байсан байна. За би одоо нэмэлт хэсэг рүү орно. Нэмэлт хэсгээр болохоор зэрэг за энэ бодоод байгаа хүний чинь байр суурийг харъя. Энэ хүн яагаад ер нь анханасаа таны ийм байдалд оруулав те. За мөн дээрээс нь энэ хүн тань руу холбоо барих уугүй юу гэдгийг харж өгөх болно. За тэг хамгийн сүүлд нь болохоор зэрэг энэ энергийг арай гоё зөвөр ашиглаад
яг таны одоо чухал тэр хүн ч тий одоо тэр хайгаад байгаа насны хань гэдэг ч юм уу тий тэр хүний талаарх бас мэдээллийг аваад нэмэлт хэсгээ олвол тусаа гэж бодож байна. Энэ удаагийн мэрэг маань бол нэлээд хөрхөн богинохон уншлага болсон. Гэхдээ айгүй яг зөвхөн нэг зүйлийг барьж аваад зөвхөн нэг энерги урсгалыг барьж аваад тэрэн дээр уншлага хийсэн байгаа шүү манайхаа. Тэгэд харсан бат таалагдсан байх ш. Найдаж чинь хэрвээ тийм болвол лайк, subscribe, comment үлдгээрэй. Дэгдүүлээ дараахаа бичлэгүүлсэн бүгдээрээ баярлалаа. 3 дугаар группийн маань уншихтаа тутаа морил. За та бүхэндээ мистерийн уншлага хийж өгөх бэлэмсэн байна. За хөдрөө таадыг 3 дугаар группийнхээ ингээ таад ихээ энергийг жоохон мэдрэх гээд эхлэх тэр мөчөд надад шууд мөнгөтэй холбоотой мессеж орж ирэх гэж байна гэж орж ирсэн. Мөнгө, төгрөг, карьер, ажил сурлагатай холбоотой. За тэгээ би everyday witch хөдрөө та бүхэндээ зориулаад татчихъя. Эхлээд болохоор энерги шалгалт хэсгийг авна. За энерги шалгалтын нэг хэсэг нь болохоор зэрэг ялцчгүй ажил карьертай мөнгө төрхтэй холбоотой мессеж орж ирэх гээд байгаа гэсэн. Надад өштэй хамгийн түрүүнд толгойн орж ирж байгаа тэмдэгт болохоор зэрэг нэг юм Азийн 4 навчтай хөрхөн клов гэдэг лөө те тэр чинь клов гэд ургамал орж ирж байна. Ногоон өнгөтэй тэгээд яг юм 4 ширхэг юм зүрхэн хэлбэртэй юм навч байдаг да. Азийн навч. Тэр санаанд орж ирж байна. Тэр танд ямар нэгэн байдлаар хамааралтай эсвэл яг одоо эргэн тойронд ч бас байгаа байж болно. Эсвэл та сайхан тийм юм олсон худалдаж авсан ч юм уу те. Ер нь бол Азийн бэлэг тэмдэг гэж ярьдаг байхгүй тэрийг. Тэгэхээр Азтай холбоотой тийм юм байсан байж магадгүй. Мяндсан утас гэдэг үг орж ирлээ. Тэгэхээр хин нэгэнтэй та мяндсан утас гэдэг үг орсон ямар нэгэн зүйл ярьсан байж магадгүй. Мяндсан утас. Тийм үг орсон дуу муу ч юм уу шүлэг мүлэг зохиол мохол тиймэрхүү юм уншсан сонссон үзсэн ч юм уу те. Хин нэгэнтэй тийм мяндсан утас гэдэг юмны талаар ярьсан ч юм уу. Зүү утас толгойноос орж ирж байна. Тэгээд сайхан бас энэ арьсаа ингээд юмд хатгуулсан байж магадгүй. Зүүнд хатгуулсан эсвэл өргөс орсон ч юм уу нэг тиймэрхүү юм бас болсон байж магадгүй харагдаж байна. Харагдаж байна гэхдээ зүгээр толгоонд тийм орж ирлээ. Тэгээд дөрвийн зас тэгээд сүүлийн үед мөнгө төргөндөө ажил карьердаа сурлагатаа маш их санаа зовж байгаа. Яг нэг юм дээр очичоод гацаад байгаа мэдрэмжтэй байгаа гэж харагдаж байна. Тий ажил карьер дээр ч гэсэн нэг юм гацалтын байдалд орсон байгаа. Мөнгө төргөн дээр ч гэсэн яг одоо нэг цалингаар амар удцсан. Тэгээ ерөөсөө дээшилж өгөхгүй байгаа дандаа гэсэн мэдрэмжтэй байгаа хүмүүс бол зөв группээ сонгосон байна. Тэгээд үүштэй тэгээ надад дэрэл орж ирж байна. Газар дэрэлдэх, газар хөндөх, хөрс хөндөх, газар ухах. Энэ хүзрэг энэ хэсэг харах юм бол яг ингээд тийм газар ингээд дэрэлдэж болохоор дэрэлний өрөмний юм шиг харагдаж байгаа. Өрөмдөж болохоор юм шиг. За. Тийм ямар ч гэсэн тийм нэг өрөмтэй холбоотой. Өрөм гэдэг нь газар өрөмдөх өрөмийг ярьж байгаа шүү. Тийм өрөмдлөг, газар таад бас газар авах гээд харж исэн ч юм уу эсвэл байшин авах гээд амар харсан ч юм уу те мөнгөгүйсэн ч хамаагүй ингээд ийм байшаа бол ийм эдлэн газартай болол гэ амар бодож исэн байж магадгүй. Ялангуяа яг бүр тийм эдлэн газар гэж орж ирээд байгаа байхгүй тэдэн га газар мазар гэж ярьдаг шүү дээ. Эсвэл гадаад амьдардаг бол acreage гэл ингээд тиймэрхүү юм амар сонирхож харсан. Тэгээд газрын өрөмдлөгтэй холбоотой ажил хийдэг ч юм уу тийм хүмүүс бас байж магадгүй. За окей. Энерги шалгалт ерөөсөө тэр тэгээд өнөөдөр орж ирж байгаа гол мессеж болохоор зэрэг яг мөнгөтэй холбоотой мессеж орж ирж байна. За шууд 2 өдөр гарч ирлээ. Тати. За тэр 6-гийн зоос 4-ийн аяга. Таад маань ялцчгүй яг жоохон хорвоо толигтуулаад байгаа юм шиг мэдрэмж аваад байна гэж гарч ирж байна. Тэгээ би ингээд амар хичээж гин. Би ингээд амар их яг бүр ингээд шууд утгаараа тий гар хөлөөрөө ажил хийгүйсэн ч гэснээр би оюуны ажил амар хийдэг гэдэг ч юм уу тий ингээд амар тийм хүнд энергитэй. Тэгээд тэр одоо хүнд энергинийхээ чинээ их хэмжээний мөнгө ч юм уу орлого ч юм уу олцдог бол бас болчих. Гэтэл ерөөсөө тэгдэггүй.
Надад тэр нэг Rocky Bay дуу санаанд орж ирж байна. Бороо гэдэг үед штэ. Rocky Bay борог амар гонигтай дуу байдаг. Та тэрийг сонсоод үзээрэй. Хорвоо заримдаа түүнийг зайлсан. Нүлэмсаа зайлагсан юу хичүүлээ. Нэг тийм амар гонигтай хөвгтэй дуу байдаг. Тэрийг сонсоод үзээрэй. Тэрийг сонсвол бас сэтгэл нь жоохон тайтгарч магадгүй. Гэхдээ яг тэр дууны нэр шиг зав ингээд амар их төвчээр заагаал үнэхээр хичээгээл тэ сүнслэг амьдралаач дээшлүүлээл материалын амьдралаасаа ч гэсэндээ ингээл чатгаараа хичээгээл өөрийгөө сургаал хөгжүүлээл чатгаараа ингээл эрүүл хооллол ингээл бүр ингээл талаас нь ингээл үзээлэдэг гэтэл яг тэрний чинээгээр амьдралаас урагшуул орж ирэхгүй зөвхөн мөнгөн хэлбэрч биш зөвхөн орлогын хэлбэрч биш тэ зөвхөн эд байдлын хэмжээгч аз жаргалч тэр зүгээр ингээд ийм амин хүч энергич тэр юусэн ингээд байхгүй дандаа нэг юм дутууд үлмэг дундруу байгаад байна. Тэгэл амар их төвчээр заагаал гэдэг сүүл рүү амьдрал гэдэг чинь юусэн төвчээрийн тоглоом юм уу хаашаа ингэж бодогдмоор те ямар ч тийм фан юм байхгүй. Ямар ч тийм хөгжилттэй те ингээд ийм догтолсон мэдрэмж байхгүй болцсон байгаа харагдаад байна. Догтлол нь дандаа айц болж мэдрэгдээд байдаг. Тэ. Ийм байгаад байна. Тэгээд сахиус судас чинь таныг харж байна. Бид нар we see you тэ. Үнэхээр бид нар чамайг харж байна, ойлгож байна гэж байгаа байхгүй юу? Тэгээд надад биш тэ энэ дөрвөн аймагаас яг юу амар их энийг би ерөөс өмнө анзаарч харж байгаагүй юм. Энэ муурн ингээд энэ шилэн дотор байгаа загас руу санаархцсан тий идгээд ташиг байна. Энэ юу нээр амар хөөрхөн хөзрөө айгүй хөөрхөн зурагтай надад бүр амар таалагдсан амар зүү энергитэй юм шиг санагдаад тий. Зарим хөзрөө болохоор амар хүнд энергитэй байдаг. Энэ хөзрөө болохоор цанасаа л нэг юм айгүй тийм практикал яг л нэг өдөр тутмын амьдралд амар зориулагдсан юм шиг. За гол юм нь юу вэ гэхээр зэрэг хэдүүлээ нэг юм хүсэж байгаа юм нь танд яг та ингээ харж чадаад байна тий тэр хүсэж байгаа амьдралаа хараад байгаа аахгүй ингээ маш тодорхой хараад байгаа. Би яг тийм хувцас өмсөөд тийм юм мэдэлж хэрэглээд яг тийм хүмүүстэй ингэж харилцаад тэгж амьдрахыг хүсэж байна тий тэр нь бүр танд маш тодорхой байгаа аахгүй. Бүр ерөөсөө л ингээл уртчин байгаа зураг шиг тий энэ муурны урт байгаа загас шиг гэхдээ л ингээд энэ хооронд зай байгаад байгаа. Яг хүрч чадахгүй байгаад байгаа. Яг нөгөө одоо болохоор тэр нөгөө надаа хиний чойжог нөгөө хүрч чадахгүй гэ солонгоны тухай байдаг да. Тэр санаад орцсон авч байна. Тэг ингээл ерөөсөө ингээд яг л ингээд бүр яг ингээд амар ойрхон таны мөрөөдлөж амьдрал маш ойрхон байгаа юм шиг боловч ерөөсөө хүрэхгүй байгаад байдаг. За энэнд ямар учир байна яах гээд байгаа юм болоо. За энийг чи сахиус судас чи амар сайн ойлгож байгаа юм биш үү заяа. Та ингээд ганцаараа зовоод байгаа юм биш. Үнэхээр сахиус судас чи энийг чи харж байгаа ойлгож байгаа гэж харагдаж байна. За Page of Cups буруу орж гарч ирсэн байна. За түрүүний дөрвийн зоос маань дахиад гараад ирлээ. Дөрвийн зоосны энерги юу нээр амар юу байгаад байна. За тэгээ хоёрын зоос гарч ирж байна. Тэрийн хүзэрнүүд маань бас хардаа ингээд юуны энэ би компьютер тавьсан байхгүй чи миний компьютерний яг доогуур нь ороодсэн сай хоёр ч удаа тэглээ бүр амар сонио. Би ч сайн ингээд дахиад 2 групп үзсэн шүү дээ. Тэгэхэд ерөөсөө нэг ч тэгээгүй мөртлөө яг 3 дахь групп дээр тэгж байна. Тэгэхээр би эндээс юу ярих гэдэг гэхээр зэрэг ер нь ингээд таад юм хүсэж байгаа зүйлс ерөөсөө танаас ингээд нэг бол нуугдчихдаг, нэг бол ингээд бусад хүний гарт орчдөг, тэгээ бусад зүйлсийн гарт орчдөг. Яг ингээд манифест хийж байгаа зүйлс чи яг дандаа л ингээд нэг юм танаас яг нэг алхмын урд байгаад байдаг. Та болохоор тэрнийхээ нэг алхмын хойно байгаад байдаг. Тэгээ энэ нь ингээд айгу тийм төвхтэй таныг яг ингээд нэг юмдаа гаццсан байдалд оруулаад байгаа гэж харж байна. Би жоохон хашилт хөдлөөд байгаа учраас хамар ингээд битүүрсэн маш юм байна ойлгоорой. Тэгээд байгаа гэж харагдаж байна. Тэгээ энэ болохоор зэрэг юуны хувилгаан хүрдний жоохон блок байна гэж харагдаж байна. Хувилгаан хүрдний блок байгаад байна.
Хувилгаан урд бол үржлийн хүрд байдаг. Тэгэхээр жоохон том үний ярих юм бол бэлгийн амьдралын талбар дээр ч гэсэндээ энэ асуудал амар үүсдэг байж магадгүй. Тийм за та дор бүрний өөрсдөө дүн шинжилгээ хийгээд үзээрэй. Ер нь бол хувилгаан хүрдэн дээр жоохон асуудал баад. Энэ хувилгаан хүрдний жоохон засал хийгээд өгвөл зүгээр санагдаж байна. Хувилгаан хүрдний заслыг хийхдээ заавал та хүн амьтан дээр очих ерөөсөө шаардлага байхгүй заяа. Өөрөө засаж болдог. Яаж засах вэ гэхлээр зэрэг ерөөсөө л ингээ сайхан юу яагаад хувилгаан хүрдний бясалгал хайх юм бол байгаа. Хувилгаан урдны бясалгал хийж болно. Тэгээд хувилгаан урд чи яг энэ хүсний нүхнээс нэг 2 хуруу доош байдаг гэж үздэг шүү дээ. Давсагнаас жоохон дээшээгээ байдаг гэж үздэг байхгүй. Тэгэхээр яг энэ хавцаанаа юм бол буш харангийн лаас агаад тэр юуг элчийг ингээд яг арсан дээрээ мэдрээд тэгээд ингээд улбуш харангийн хүртэнд ингээд ямар ч асуудалгүй сайхан гоё эргэлдэж гинэ гэж зүгээр сэтгээд тэгээ төсөөлөөд тэгээ жоохон бясалгахад болдог. Тэрийгээ тэгээ нилээ хэдэн өдөр ингээд давтаж хийгээд те. Ингийн бол бас амар сайхан болох боломжтой. За тэгээд ер нь үржлийн хүрдний талаар, тавилгаан хүрдний талаар өөртөө сайн мэдээлэл хайгаад үзээрэй. Бас тэр дундаас тань хэрэгтэй мэдээлэл олдож магадгүй. Интернетээр одоо зөндөө сайхан бэлэн мэдээлэлүүд байдаг болсон. Бүр болохгүй бол ChatGPT-гээс хүртэл асуусан ч гэсэндээ болно шүү дээ. Тэгэхээр ямар ч байсан хувилгаан урдан дээр нэг жоохон засал масал хийгээд өгвөл зүгээр байна гэж харагдаж байна. За энд хоёрын зоос яг юу яриад байгааг би бол сайн ойлгохгүй. Тэгэхээр тодруулаа авъя. Хоёрын зоос за The Star үзэг буруу орж гарч ирсэн. Тэгээд 5-ын зоос буруу орж гарч ирсэн. Ямар нэг юм дээр амар эргэлзээд ийм л юм байна штэ. Окей. За ойлгочлоо. Энэ хоёрыг зөв харуулах хэрэгтэй байна. Та тийм хүсэж байгаа зүйлс нэг боловч таны амьдарч байгаа амьдрал чинь өөрөө одоо өнгөрсөнтэйгээ холбоотой байгаад байна гэсэн үг. Тэгэхээр одоо жишээлх юм бол таны хүсэл чинь хоорондоо өөртөө зөрчилтэй байна гэсэн үг. Хүсэл чинь өөрөө дотроо зөрчилтэй байна гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг хэлээр та ингээд за би сарда 10 сая төгрөг олддог баймаар байна гэж бодлоо гэж бодъё заяа. Тим манифест хийж байгаа. Тэгээд 10 сая төгрөгтэй олчих юм бол ер нь ингээд амьдралаа сайхан асуудалгүй аваад авчиж болох юм байна гэж бодож байгаа байлаа гэж бодъё заяа таадыг зөв жишээ авахад. Тэнгууд яагаад гэхээр зэрэг нэг талаасаа ингээд хүсээд байгаа чинь болохоор зэрэг 10 сая гэдэг байгаа боловч нөгөө талаасаа болохоор зэрэг би ганцхан сая төгрөг л олдсон юм жин гээд одоо хорвоод гомдлоод байгаа гэсэн үг байхгүй. Би 1 сая төгрөг олж ийн гомдлоод байдаг. Тэгэнгүүт нөгөө юуны таталцлын хууль мууль те тэр нөгөө манифестийн хүч мөч тэр юмнууд чинь ингээд амар эргэлдчихэж байгаа гэсэн үг байхгүй. Юу гэсэн үг нь тэгэхээр 1 сая төгрөгтэй юм уу 10 сая төгрөгийн орлоготой юм уу аль нь юм бэ гэдэг ингээд мэдэхгүй болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол энэ нэг юм өөрийгөө дутуугаар мэдэрдэг тэр хэсгүүдийг нэг бол бүр яг ингээд 100% хүлээж аваад гомдлохоо болох. Аль эсвэл өөрийгөө яг би одоо 10 сая төгрөгийн орлоготой амьдрдгаа гэж итгүүлэх хичнээн ингээд таны дансанд ч 10 сая төгрөг байхгүйсэн ч гэсэндээ би 10 сая төгрөг олдгоо гэж өөртөө ямар нэгэн аргаар итгүүлэх. Ингээд ингэх юм бол таны амьдарч байгаа одоогийн амьдрал таны хүсэж байгаа зүйлс бүгдээрээ ингээ 10 сая төгрөгийн орлоготой гэдэг гол юм хүсэж чинь тэгэнгუთ яг нөгөө нэг ертөнцийнхээ хуулиар энэ зүйл чинь танд манифестлэгдээд жихнээсээ 10 сая төгрөг орж ирэх нь зүгээр цаг хугацааны асуудал болчихдээ. Өнөөдрөө маргааш шүү гэдэг л асуудал болчихдээ. Тэгэхгүй болохоор яг хоёр одоо ийм таны одоогийн байгаа ертөнц тэгээ таны хүсэж байгаа ертөнц гэх юм хоёр ертөнц байлаа гэж бодоход нэг хөл нь одоогийн ертөнцөд нөгөө хөл нь тэр манифест хийсэн ертөнцөд ингээд алцганаад байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ тэрнээс ч улбалаад энэ манифест хийж байгаа зүйлс чинь мөнгө төрөх чинь хангалттай орж ирч чадахгүй байна гэж юм л та. Тэгэхээр одоо 10 сая төгрөгтэй хүн өдөр тутамдаа яаж амьдрах вэ
яг тэрүүгээр амьдрах гэж хичээх хэрэгтэй. Хичнээн мөнгө байхгүй байсан ч гэсэндээ хадгаламжиндаа би 10 сая төгрөг хийгээд хавд арцсан байгаа гэж бодоод амьдрах ч гэдэг юм уу те. Ингээд нэг тиймэрхүү байдлаар би ч угаасаа л ингээд амар их мөнгөтэй штэ гэж бодож амьдрах хэрэгтэй гэсэн үг. Ер нь бол одоо амар их мөнгөтэй хүмүүс өдөр болгон гараал мөнгөө цацаад байдгүй гэвэл үгүй л байгаа штэ тий. Тэгэхээр жоохон тийм одоо худалдаж авч байгаа юмдаа амар тийм харамж баян хүн бас байж болно штэ тий. Гэдэг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар ямар ч үсэн ингээд яг хүсэж байгаа зүйл чинь одоогийн чи амьдралд бууж ирэхийн тулд та одоогийнхоо амьдралыг яг жинхэнэ гэж хүлээж авахгүй байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэг чилгээр ойлгогдож байна маань хаан. За би жоохон сайн тайлбарлаж чадахгүй байж магадгүй. Яг л яг шууд хэлэхэд би өөрөө бас сайн мэдэхгүй байна заяа. Тэг мэдэхгүй юм тайлбарлаж байгаа учраас надад жоохон хэцүү байгаад байна. Гэхдээ энийг зарим хүмүүс намайг юух гээд байгаа маань логикийн төвшөнд биш зүгээр шууд зүрхнийхээ төвшөнд ойлгоод авчиж байгаа байж магадгүй. Ямар ч байсан гэсэн ингээд нэг юм энэ болохоор ихтгэл найдварын хөзөр, энэ болохоор зэрэг ийм дутуугийн хөзөр ахгүй. Хоёулангийн хамтдан байлгах боломжгүй. Нэг бол та ихтгэл найдвараар дүүрэн тээсэн аз жаргалтай хүн байна. Нэг бол ийм азгүй, ийм дутуу, ийм тарчиг амтан байна үстэй тий. Хоёулаа хамт зэрэг орших боломжгүй байгаа юм. Үгүй яг боломжтой байгаад учраас та яг ингэж хоёулангийн зэрэгцүүлж амьдраад байгаа байхгүй. Тэгэхээр яг үнийг хэлэхэд энэ дутууг байхгүй болгож хаяад бүр ингээд зургнаас байхгүй болгоод зөвхөн энэ ихтгэл найдвар дүүрэн гэдгээр амьдрах хэрэгтэй байна. Яаж хийж агаад тэгжээж энэ мөнгө төрөгч орж ирэх болно. Тэгэхгүй бол яг одоо ингээд хоёр тишээ ингээд энерги тарчаад аль нь жинхэнэ юм бэ гэдгийг одоо мэдэхгүй байна. ертөнцийн хувьд чинь ертөнц чинь мэдэхгүй байна гэсэн үг. Мессеж өгнө үү? Захиусуудад дахиад мессеж өгнө үү? 2 ones. За, дахиад нэг үзэр авъя. 9 аяга. Та өөрийгөө дүүрэн байлгах тэр төлөвлөгөө гаргаж бүр юм стратегтэй байх хэрэгтэй. Өөрийгөө дүүрэн байлгаж иж таны мөнгө төрөгч орж ирэх болно. Та одоогийнхоо олж байгаа мөнгийг гоочлоод би ядуу гэж бодоод ах юм бол улам энэ одоо байгаа энэ ертөнцийн шигдэх болно. Тэгээд сахиусууд нь тэгж хэлж гин ингэж аимшиггүйгээр одоо мөрөөдөж чадж байгаа чинь өөрөө ихний алхам муу юм. Тийм учраас танаар маш их бахархаж гин. Сахиусууд чинь танд баяр хүргэж гин. За та яг зөв юм хийгээ явж байгаа шүү. Ингэж ажил карьер дээр анхаарлаа хандуулж те ийм элбэг дэлбэг сайхан амьдрахыг хүсэж байгаа чинь маш зөв зүйл шүү. Энийгээ битгий алдаарай. Тэгээ энэ дээр одоо нэг жоох энергийн тохируулах хийх хэрэгтэй байна гэдэг байгаа байхгүй. Тэгээ тэр нь болохоор сая тайлбарлаж өгсөн хоёр одоо бодит ертөнц хоёулаа зэрэг орших боломжгүй. Тэгээ тийм учраас ийм дутуу гэж бодоод байгаа тэр зүгээр дутуугийн комплексыг, тэр дутуугийн мэдрэмжийг ямар нэгэн аргаар байхгүй болгоод яг зөвхөн энэ элбэг дэлбэг байгаа гэдэгтэй тэр ихтгэл өнөмшилтээр мөнгө нь яг одоо таны дасанд байхгүй байсан ч гэсэндээ яаж ижаад энергийн хувьд өөрийгөө тийм баян болгох хэрэгтэй байна гэж. Тэхийн тулд таны өдөр тутамдаа авч болох алхамж нь би өнөөдрийг яавал хамгийн амттай шимттэй дүүрэн болгож чадах вэ? Одоо байгаа урдаа байгаа материалуудыг ашиглаад те би яаж хамгийн гоё билог хийж болох вэ гэж сэтгэдэг байгаарай гэж. Билог гэдгээр би мэдээж ирээ зөөр авч байгаа шүү. Яавал би яг одоо урдаа байгаа бэлэн байгаа зүйлсээрээ яаж амьдралаа баяжуулж болох вэ? Яавал би дүүрэн мэдрэмжийг авах вэ? Яавал би сэтгэлээ өргөж чадах вэ гэдэг дээр өдөр бүр анхаарлаа хандуулж энэ дээрээ бүр стратегтэй өөрийнхөө төлөө бүр ингэж зүтгэж чадах юм бол энэ мөнгө төрөгчин болвол карьерчин болвол хүснээр чинь өргөжинд дэлгэрэх боломжтой болно. Тэрнээс биш яг одоогийн шиг ингээ өөртөө өөрийгөө өргөдөөд ингээд өөрийгөө нэг юм хохирогч маягаар ингээ хараа суугаадах юм бол та хизээч хожигч болохгүй гэдгийг сануулж байна. За энэ бол нээлттэй уншлага маань үлээ. Ерөөсөө ганцхан мессежийг л таадтай тайлбарлах гэж жоохон зовчих шиг боллоо. Гэхдээ яг хав чадхаараа тайлбарлалаа. За одоо би нэмэлт хэсгээр рүү орох болно. За одоо нэмэлт хэсгээр юу асуух вэ гэхээр зэрэг
За яг энэ мөнгө төргөнийхэн талбар дээр илүү наривчсан асуулт асууна. Би өнгөрсөнд ямар байсан, яг одоо ямар байгаа, ирээдүйд ямар болох боломжтой байна гэдгийг нь харж өгнө. За шидийн аргаар ямар шидийн арга хэрэглэх юм бол мөнгө төгрөгөө хариуцуулах боломжтой вэ гэдгийг ямар шидийн арга ашиглавал хамгийн ээлтэй вэ гэдгийг харж өгье. За мөн дээрээс нь болохоор зэрэг надад яг нэг юм таад яг нэг юм бартаг заяа. Гэтэ энэ л болохоор зэрэг одоо ямар ч гэсэн нэг бартаг ингээд давж гарах хэрэгтэй байгаа гэсэн мессеж орж ирээд байна. Тэрний талаар мэдээлэл авч өгье. Тэгэхээр нийтдээ ерөнхийдөө 3 асуулт гэсэн үг. Мөнгө төргөнийхээ талбар дээр яг өнгөрсөн одоо ирээдүйг харж өгнө. За тэгэнгуутаа ямар шидийн арга хэрэглүүл хамгийн таадаг маань ээлтэй байх вэ гэдгийг харна. За тэгээд нэг яг бартааг давах хэрэгтэй гэдэг байгаа аахгүй. За энэ бартаа нь ямар бартаа вэ? Тэгээд яаж давах вэ гэдгийг харж өгнө. Окей. Ийм байна. За тэгээд та хэд маань таарсан таалагдсан байх гэж найдаж байна. Тэмэлтийн авах хүсэх юм бол пин комент буюу хамгийн ихний комент зөвлөлтөөс холбоосоор ороод цаврантайгаа худалдаа авалт дээгээд шууд хүлээж авч үзэх боломжтой байдаг. Тэгээд тэмэлтийг авсан ч байгаагүй ч байна хүртэл үзсэн та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Тэгээд төлөө дараахаа бичлэг болцоо бүгдээрээ баяртай.